Нутгаараа бахархыг Булган аймгийг танилцуулахад бэлэн боллоо. Манай нутгийн үзэсгэлэнт газар Уран тогоо уул. Энэ уул нь Булган аймгийн Утаг өндөр сумын нутагт орших унтарсан галт уул юм. Энэхүү уулыг 1965 онд улсын тусгай хамгаалтанд авчээ. Уран тогоо уул нь далайн түвшнөөс 1686 м өндөр, орой дээрээ 500-аас 600 м өргөн, 50-аас 60 м гүн тогоотой. Домогт өгүүлснээр уулын ар хэсэгт бурхан аршаан тусаасан тул уг сумынхан эдээ ундаагаараа гайхагддаг гин. Харин уулын өвөрт сүү тусаасан учраас Баян агт сайхан сумдын айраг улстай алдартай болсон хэмээн өгүүлжээ. Харгал нуур нь Булган аймгийн Тишиг суманд байдаг. Сумын төвөөс 3 км зайд орших ба дунджаар 15.6 м гүн бөгөөд Булган аймгийн хамгийн гүн нуур юм. Хүүгэн тар нь байгалийн цогцлбор газар. Байгалийн сонин тогтцтой хүний нүд булаан үзэсгэлэнт газар Булган нутагт олон байдгийн нэг нь Хөвгөн хаан уул юм. Уг цогцлборыг 1997 онд байгалийн нөөц 470 км² газар болсныг 2003 онд 844 ам.км талбайгаар байгалийн цогцлбор газар болсныг улсын тусгай хамгаалтанд авсан. Домгоос өгүүлбэл Хөвгөн хаан уулын нэр нь нэгэн түүхэн явдалтай холбоотой юм. Ойрт халх хоёр зөрчилдөн байх тэр цагт ойртын Галдан хаан халахын өндөр гэгээн заа назрыг хайж энэ уулын ойр тойрноор явж байгаад энэхүү Хөвгөн хаан уулын хийдийн ам хэмээх газарт нэгэн зүйл нарны гэрэлд гялцахыг олж харжээ. Энэ наранд гялцсан зүйл нь өвгөний хийдийн алтан ганжир байсан бөгөөд халахын ламнар Галдан хаанаас айгаад энэ сүмд нуугдсан байсан юм. Галдан хаан сүмийг нурааж нуугдсан лам нарыг бариулж ирээд бүгдийнх нь хүзүүгээр осорлож хонь өгнөж байгаа юм шиг хөвнөж байгаад боож алсан гэдэг. Тэр түүхээс үүдэн энэ уул Хөвгөн хаан хэмээн нэрлэгдэх болжээ. Булган аймгийн Дашин жилийн сумын халдвын зүрх ууланд орших түүхийн дурсгалт газар 17 дугаар зууны үед цогт тайж байгуулсан байшин бөгөөд чулуун шүү дээ. Цогт тайж цагаан байшингийн баруун талд Игчин Тайхуу гатны хамт 1601 оноос 1617 оны хооронд 17 жилийн хугацаанд 6 сүм байгуулсныг өгүүлсэн саарал боржийн чулуун бичиг төгшөө байдаг. Булган аймгийн Дашин жилийн нутагт орших Жин долгон болгос юм. Кеданы үеийн хотын төвөр байдаг. Дээврийн ваар болон гэрэл түшээ олцсон. Үүгээрээ Эртний хотын суурь гэдгийг баталдаг. Дашин жилийн сумд оршдог хар бухан голын гүрний дэргэд байдаг. 9-р зууны үед Кедан бичээстэй дээврийн ваарууд олцсон нь Жин долгон болгосноос гарсантай адил байсан учраас Кедан үед хамааруулж үздэг. Булган аймгийн Баян сумын нутагт Дулаан армийн шорон бомборын 7-р зууны язгуурны бунхан юм. Дотор нь ханийн зургууд олон олдурууд үлдсэн. Манай нутгаас түрэн гарсан алдартай жүгдэр дэмдийн гүр орхичаа. 1947 онд Булган аймгийн 3 булаг суманд төрсөн 1981 оны 3 сарын 22-нд сансрын буудлаас зөвлөлт холбоот улсын сансрын нисгэгч Владимир Жанебековтэй хамт Суйц 39 сүлгөөр сансарт хүрсэн. Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц дэлхийн 101 дахь Азийн 2 дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер хошууч генерал хүн юм. Иргэний даваа жаав нь 1911 онд Булган аймгийн Утаг өндөр суманд төрсөн. Баг насаа мал маллах жин тег зэргээр өнгөрүүлж 1933 онд цэргийн албаа хаасан. 1938 онд нүүрс нуурхаад ажилласнаар элсэж 1957 онд Хөдөлмөрийн Баатар гэдэг цолыг анх хүртжээ. Багсрын намст нь 1880 онд одоогийн Булган аймгийн Булган суманд төрсөн. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Ховд хотын сангийн хэрмэг чөлөөлөх байлдаанд эргэлхийг зөрөгтэй байлцсан учир Зөрөгт Баатар цолоор шагнагджээ. Сандаг доржийн могсорж явна 1878 онд өнөөгийн Булган аймгийн Утаг өндөр суманд төрсөн. Багасаа бичиг үсэг сурч 11 настайдаа засаг ноён Ганжуурж авийн шав болж хошуундаа зарлага бичээчээр ажилласан. Хөдөлмөрийн Баатар сумын бадамсаг 1920 онд Булган аймгийн Хантай суманд төрсэн Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн ногоочин байхдаа Монгол улсын Хөдөлмөрийн Баатар цолыг 1961 оны 1 сарын 11-ний өдөр хүртсэн. 20 нас хүртлийн орон нутагт мал маллаж байгаад 1940-с 1953 онд Улаанбаатар хотын гутлын үйлдвэрт ажиллаж, дотоод яамны шарын гол дахь аж ахуйд ногоочин 1953-аас 1969 онд Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйд ногоочин бригадын дарга ногоочдын зөвлөх багш хийж байсан. Жамьянгийн лавгсран Түшид хан аймгийн Дээд Шүмангийн хошууны одоогийн Булган аймгийн Сайхан сумын харьяаг Ард Жамьяагт 1912 онд төржээ. 1939 онд Монгол Ардын Хувьсгал цэргийн улс төрийн газрын орлогч дарга газрын дарга цэргийн яамны сайд дараа нь халах голын данд Кежуковын орлогч Жанжнаар томилогдсон Монгол цэргүүдийг хамгаалж байв. 27 наснда цэрэгт сайн дураараа модож жагсаалын цэрэг байхдаа л заяа байвал Жанжин болно хэмээн хошигддог хүн байсан бөгөөд зөгнсөн мэд 30 хүрээгүй цэл залуу наснда Жанжин болжээ.
Тухайн үеийн Жанжин гэдэг бол генерал цолтой дүүх байжээ. Генерал сайд нар олон байсан боловч Жанжин гэж дуудагдсан хүмүүс маш ховор байсны нэгэн жил хавгсарв. Ринцэнгийн пүрэв 1933 онд Булган аймгийн Тишиг суманд төрсөн дунд сургууль дүүргээд 1955 онд Мессийн эмчилгээний анги төгсөж хүний их хэмжээ мэргэжил эзэмширсэн. 1955-аас 1956 онд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт их хэмж 1956-аас 1961 онд Улаанбаатар хотын төв эмнэлэгт гэрлийн эмч 1961-ээс 1995 онд анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийдэг байсан. 1990 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар ардын эмч цолоор шагнажээ. Энэ хүндтэй цолыг хүртсэн Монгол улсын анхны эмч юм. Энэхүү Булган нутаг бас нэг анх дахь чиг төрүүлсэн билээ. Сургалт эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн гүйнэлж 1977 онд анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн хүндэт профессор цол болгосон байна. Даваагийн Баасан дав. Бүгд найрамдах Монгол ард улсын Хөдөлмөрийн Баатар цолтой тракторч комбайнч юм. Хөдөлмөрийн Баатарын намтарт очив. Төрсөн нутаг нь Булган аймгийн Сэлэн сум, өмнө нь Цонхлон сум байсан. Ажил хөдөлмөрийн гараан 1940 онд мянган хоньыг эмчилж эхэлсэн. 1942 оноос Булган аймгийн Инг тулгаан сангийн аж ахуй тракторч хүн комбайнч механикчлэгчээр 40 гаруй жил ажилласан. Жил бүр тариалангийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлсэн. 1961 оны 1 сарын 11-нд бүгд найрамдах Монгол ард улсын Хөдөлмөрийн Баатар Сүхбаатарын одон алтан соён бие медалаар шагналсан. Манай аймаг өнөөдөр Булган аймгийн танилцуулга. Булган аймаг нь Монгол орны хойд хэсэгт байрладаг хангаа уулархаг ой тээрийн бүсэд Оросын албаны улс болон хөвсгөл ар хангаа үүр хангаа төв Сэлэнг аймагтай хэлтэй оршдог. Алдартай анхдагчийн өлгийн нутаг их Жанжин Сүхбаатарын одонтой аймаг нь нутаг дэвсгэрийн хувьд 48.8 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Засаг захиргааны үед 1938 онд байгуулагдсан. 16 сум нийт тосгонд 75 багтай. Хүн амын хувьд нийт хүн ам нь 61,161. Энэ тоо бол 2022 оны судалгаагаар авсан тоо. Нийт өрх нь 19,098. Үүнээс 1,224 нь малчин өрх юм а. Эдийн засаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 543.3 тэрбум төгрөг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 70.8 сая төгрөг. Нийт малын тонн 3.8 сая тодорхой. Хангаан бүсийн газар тариалангийн тариалалтын 50%-ийг эзэлдэг. Дэд бүтцийн хувьд Монгол улсын хэвтэй болон бусад тэнхлэгийн зам дайран өнгөрдөг. Оросын албаны улсын Бурят улстай бага илэнхийн бомбоор холбогддог. Бүх сумд шилэн кабель өргөн операторын шүлжээ орсон. Аймгийн төвд 35 мегаваттын хүчин чадалтай дулааны станцтай. Аймгийн төвд 3500 м3 хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламжтай. Аялал жуулчлалын 5 бүс нутагт оршдог ба Ашаан сэвлэлийн түүхэн дурсгалд амралт чөлөө цаг өнгөрүүлэх байгальд түшиглсэн бүс нутгийн аялал. Булган аймгаар зочилсан баярлалаа. Хэцүү маа.